Юдиштра тоглоомд муу учир дахин ялагдаж Пандугийн хүүгүүд цөллөгт яв. Тэд 12 жил цөллөгдсөн 13 дахь жилдээ хиндэж танигдахгүй тулд хууль шударгын ёсны бурхан Дхармагийн зөвлснөөр Маатсын хаан Виратын дөнгөрүүлнэ. 13 дахь жил дуусаад хэдхэн хоноход Маатсын хаант улс руу Каурынхан довтолж энэ удаа ах トゥ тав өөрийн нүүр царайгаа таниулан Маатсын улсыг аюулаас аврав. Вирата хаан маш их баярлаж Аржууны хүүг өөрийн охинтой хуримлуулав. Энэ хуримд газраас олон гүйчэд иржээ. Тэд хоорондоо ярилцаад Пандугийн хүүхдүүдийн хөрөнгийг авч өгөх тэднийг эвлэрүүлэхээр энэ удаа Кришнаг Хастинапур хот руу илчээр зарлаа. Панду болон Каурынхныг эвлэрхийг Бишма Дрона Видура нар дэмжиж харин Дөрөтхоныг Хүдчийн хүү Карна Шакуны Дукшасана нар дэмжив. Хүдчийн хүү Карна үнэн хэрэгтээ ах トゥ Пандагийнхантай их нэгтэй бөгөөд нарны бурхан Сүрягийн хүү байсан гэжээ. Үүнийг хожим нь мэдээд бүр их хүширхэж дайтна. Ндрихатраштра дайн эхлүүлэхийг хүсэхгүй байсан ч Дөрөтхоногийн үгэнд орж дайтгаар болжээ. Пандугийнхан Каурынхан хоёрын аль нэгэнд нэгдэх гэсэн цэргүүд улс орны өнцөг булан бүрээс хөдөлжээ. Тэдний нүсэр алгалтын улмаас дэлхий тэр аяараа уул модтойгоо дөргих шиг санагдаж байжээ. Дайн эхлэхийн өмнө Юдиштра дайсны талд очин өөрийн авгах Бишма цэргийн эрдмийн багш Дрон нагацаг Шалия нараас ёроол хүсэн мөргөв. Тэд хэдийгээр Дөрөтхоны төлөө байлтахаар тангараг өргөсөн хүмүүс ч гэлээ Юдиштрад сайн сайхныг өрөөхөөр амлалаа. Энэ дайн Курукшетрагийн их талд 16 хоногийн турш тасралтгүй үргэлж ирсэн бөгөөд хоёр тал хоёулаа маш их гамшиг зовлонд учирч хайртай бүх баатраа ээлж дараалан алдаж байлаа.